Өнөөдөр техник технологийн Политехник коллеж дээр Баяраа багшийн маань нэрэмжит улсын гагнуурын ур чадварын улсын уралдаан болж байна. Гагнуурын мэргэжил бол миний хувьд бол энэ мэргэжлийг бол эзэмшээд үндсэндээ 40 гаруй жил энэ мэргэжлэр ажиллаж сургууль хүмүүжүүлж өөрөө гагнуурчин ажиллаж байсан хувьд бол үнэхээр гагнуур хийгээд эргээд хийсэн юм харахад бол үнэхээр багталтай. Олон улсын тэмцээн буюу дэлхийн ур чадварын тэмцээнд бол хоёр зурагч шалгарсан байдаг. 2015 онд Бразил Сан-Пауло тулсан дэлхийн ур чадварын тэмцээнд ганцаар хөгжиж шалгарч анхудаа оролцсон. Энэ дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол улс 14 оноос байгууллагатай гишүүнчлэр хэлсээд 15 онд анхудаа дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож ирсэн. Тэгэхээр 15 онд оролцсон, 17 онд оролцсон оролцогч нь бол техник технологийн Политехник коллежийн оролцогч нар байсан. Энэ сургуулийн төлөөд оролцсон. Одоо Баяраа багшийн маань бэлтгэсэн шавнар гэсэн үг шүү дээ. Дэлхийн ур чадварын тэмцээнд 4 удаа оролцоход гагнуураар 2 дээр нэхэд бол дэлхийн төвшөнд хүрсэн шилдэгийн шагналыг Монгол гагнуурч маань авсан байгаа. Энэ утгаараа бол өнөөдрийн энэ болж байгаа энэ улсын ур чадварын гагнуурч мэргэжлийн тэмцээн бол их дашлуудтай сайхан тэмцээн болж байна. 12 сургуулийн 18 хүүхэд хамрагдсан байна. За энэ тэмцээний гол онцлог гэхээр бол гагнуурын 3 төрлөөр явж байгаа. Цахилгаан гагнуур, хагас автомат гагнуур, аргон гагнуур. Маш их ур чадвар шаардсан нэлийн өргөн хэмжээнд сайхан тэмцээн болж багш ахын багш бол маш их хэрэгтэй байна. Энэ Баяраа багшийн маань нэрэмжит улсын уралдаанд Говьтай аймагаас анхны жилээ ирж оролцож байгаа. Нэг суралцагчийг бол бэлтгэж авчирсан байгаа. Яг тэмцээний өдөр төхөөд ирсэн чинь жоохон төгсөж чинь. Тэгээд гэхдээ бас харьцангуй сандрал багтай нөгөө тайван байна. Хүүхдүүд бас адилхан яг надтай адилхан бэлтгэж байгаа хамт орж байгаа болохоор бас хамаагүй тийм төшигтэй байна. За Баяраа багшийн маань нэрэмжиттэй гагнуурчин мэргэжлийн улсын уралдаан энэ тэмцээн маань ер нь өмнө болж исэн тэмцээнүүдтэй бол ижил төстэй байгаа. Юу гэхээр Монгол ур чадвар нэгдүгээр шатны тэмцээн бол ер нь 2 жил тутамд нэг болдог. Яг энэ тэмцээний төвшин зохион байгуулагдаж байгаа. Энэ тэмцээний үнэлгээний систем, даалгавар тийм ээ, гагнуурын процесс бүх юмыг багтаасан. Ер нь оролцогчдын тооч гэсэн орон нутаг болон нийслэлийг хамруулсан улсын хэмжээний тэмцээн болж байна. Энэ чанараар бол Монгол ур чадвар нэгдүгээр шатны тэмцээнтэй ер нь ижил төстэй болж байна гэж хэлэхээр байна. Маш олон зуун шавнар манай сургууль манай гагнуурын мэргэжлийг төгсч гарсан байгаа. Энэ сургуульчид маань дотоод болон гадаадын орнуудад мэргэжлэрийн маш амжилттай ажиллаж байна. Зарим нь тодорхой хэмжээний мэргэжлийн компани байгуулж ажиллаж байна. Мөн түншлэн гадаадын компаниудад амжилттай ажиллаж байгаа. Төгсөөл ирсэн шууд ажлын байртай болдог. Манай сургуулийн үрдэн маань Техник технологийн коллежийн маань 40 жилийн болж байгаа маань. Тэгээд техник технологийн коллежийн маань хамт олондоо 40 жилийн баярын мэндийг хүргье.